Орим төрийн хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага хэлж байна. Юундад бид улсын хурлын гишүүн зул жаргалыг өрөөд байна. Зав гаргаж ирсэн танд баярлалаа. За орим манд. Тэгэхээр нийслэлийн төсвийн асуудал дээр та сонсгол зохион байгуулж одоо хурал даргалсан. Тэгэхээр энэ сонсгол зохион байгуулад үр дүн нь юу байна вэ гэдэг асуултыг л иргэд тавиад идэх л та. Тэгэхээр энэ сонсголын үр дүн дээр та байнгаараа юм уу чуулган дээр тайлан тавих гэж байгаа гэж сонссон. Тэгэхээр ер нь ямар шуган тайлан гарч байгаа юм? Сонсголыг хүмүүс сонсох гэж захиалдаг. Энэ бол хүмүүсийн захиалга шүү дээ. Зөндөө ил амгарлаа. Ийм тийм хулгай яваад байна гэдэг. Тэгэхээр нэгдүгээр нээлттэй сонсох хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрх баг. Төрийн нууцт хамаарахгүй бол тэгээ бусад одоо нууцт хамаарахгүй бол сонсох шүү дээ. Тэр эрхийг нь хэрэгжүүллээ. Энэ бол үр дүн. Хоёрдугаарт нь бид нар хаана бодлогын алдаа гараад байна гэдгийг маш сайн ойлгосон. Тэгэхээр одоо бид нар бодлогын ямар залруулга хийх. Хууль эрх зүйн орчинд юуг эргэж харах уу, юуг өөрчлөх үү, юуг сайжруулах. Энэ бол хоёр дахь үр дүн байх ёстой. За тэгээ ерөнхийдөө ингээд харах юм бол ийм байна. Улаанбаатар, нийслэл Улаанбаатар хот маань ингээд нэгдсэн төсвийн хяналтын гадуур асар том хэмжээний мөнгийг эргэлдүүлдэг. Тэгээд тэр нь ил тод байдал нь хангалтгүй. Тэр төсвийг батлаад хэрэгжүүлж байгаа хүмүүс нь өөрсдөө гүйцэтгэлдээ ордог, мөнгөө зарцуулдаг. Тэгэхээр эрх ашигын зөрчилтөө нөхцөл үүсчихсэн. Өөр өөрийгөө хяндаг. Тийм. Тэгээд олон дооны компаниуд байгуулдаг. Охины охин хараад бүхий. Тэгээд хэрэгтэй хэрэггүй хувийн хвшлэн хийж байгаа янз бүрийн одоо бизнес зөвлөх үйлчилгээ, хоол унд юмнуудыг авч хийдэг. Ийм том корпоратив бүтцийг угсарсан. Энэ бүтцийнх нь угсархад одоо хэрэг болсон хуулийн зарим заалтууд байна. Нутгийн өрөө өдөртөхөөс гэж би ойлгож байна. Тэг байх ёстой. Гэтэл энд эргэлж байгаа тэр мөнгө чинь улсын төсөвтэй ингээ харьцуулах юм бол одоо бараг 3.1 болж байгаа байхгүй юу? Төсвийн хөрөнгө оруулалтын нь улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын дүнгээс том. Тэгэхээр буцаад эрсдэл үүсвэл эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Эрсдэл үүсвэл улсын төсөв дээр үүснэ. Тэнд гарч байгаа тэр том олон их найдын бонд, зээлийн чинь засгийн газар баталгаа өгч байгаа. Тэнд эрсдэл үүсэх юм бол төлөх баталгааг засгийн газар хариуцна. Засгийн газар хаанаас мөнгө авдаг? Төсөв шүү дээ, тийм ээ? Тий, татвар төлөгчтэй мөнгө. Улсын хурал дээр тэрийг батлаад хуваарлаж байгаа. Тэгэхээр буцаад төсөв дээр улсын эдийн засагт сөргөөр нөлөөж болчихгүй. Тэгэхээр бид нар энэ дүнгээ бодох хэрэгтэй байхгүй. Тэр мега төслүүд 16 мега төсөл 24 байж байгаад одоо фокус багасгаад 16 болсон шүү. Тэр 16 гэхэд 28 их найдын үнийн дүнтэй. Монгол улсын төсөв чинь 30 хэдэн их найд л байгаа. Яг болгоомжтой үүсэж байгаа бүгдээрээ сонссон шүү дээ. Тэр ингэчлээ. За тэр туул руу ингээд баахан их найдын төсөв яваад тийм ээ. Урьдчилгаагийн төлөөд одоо байгаа ч юм уу байхгүй ч юм уу гээл сэлб дээр зөндөөл хилам хэрүүл маргаан ингээл яваад сонсогдоод идэг. Тэр дарга тийм тэрний одоо өөрийнх нь компани ялгарсан байна. Тэр одоо нөгөө төсөл хийж байгаа юм чинь бараг л өөрөө ингээд хийгээд байгаа юм шиг. Иймэрхүү хилам зөндөө яваад байна тий. Үнэн удлаа нь мэддэхгүй. Тэгтээ үнэн гэдэг нь бас зарим тодорхой болж байна. Одоо энэ чинь мэрэгжлийн байгууллагууд ороод хяналт шалгалж явуулаад заримыг нь барьж хорчоод ингээд яваад байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө эндээс юу гэж үнэх үү гэхээр хоёул тэр А, Б, С тэр хин буруутаг төр орхиод харахад илэрхий том эрсдэл үүссэн байна. Тэгэхээр хулгай хийх нөхцөлийн хууль нь өөрөө бүрдүүлээд өгч байгаа гэж тийм яг үнэ. Тэгээд тэр том эрсдэл чинь хагарахтаа энэ улсын эдийн засагт бүгдээрэнд нэрж гай болох гэдэг байхгүй юу? Тэг энийг харж арга хэмжээ авахгүй болвол их хурлаар яах юм? Энэ бол одоо гишүүдийн ихтэй ажил. За ерөөсөө сонсох хэрэгтэй юм гэж санаачлаг гаргаад тэгээд нэг 30-40 минутын дотор 25 гишүүн зурвал Монгол ардын намаас, хүн намаас босоод одоо ингээд төлөөллүүд бүгд оролцоод. Тэгээд ясан шүү. Тэгээд сонсголыг бол хийлээ. За тэгээд нийслэлийн алданг одоо төсвийн алданг чинь үнэмлэхүй дүнгээрээ 2.4 их найд төгрөг. Улсын нэгдсэн төсвийн алданг 1 их найд төгрөг. Төсвөөс одоо 2 дахин их алдагдaltaй байна шүү дээ. Энэ ардаг байхгүй гэж тайлбарлаж байгаа нь болохоор өмнөх оны төсвийн үлдэгдлийг зараагүй үлдсэн мөнгөө энэ жилийн орлого гэж бодох юм бол тэр алданг нь байхгүй бол. Энэ чинь бол яг бодит байдал дээр төлөвлөлтөн зөв явж байгаа хэрэг биш байхгүй юу? Төлөвсөн ажлаа хийгээгүй үлдсэн мөнгөөрөө
очиж хүчээр алдангаа дарж байгаа л хэрэг л дээ. А яг бодит утгаараа төлөвсөн байдлыг харах юм бол 2.1 төгрөгийн алданг. Тэгэхээр энэ бол байж болохгүй. Тийм шүү дээ. За тэр хооронд маш олон хууль тогтоомжууд зөрчсөн байна. За 2 том жишээг энэ одоо туулын жишээ тийм ээ. Туул дээр бол бүр би бол нөгөө хурал даргалагч болохоос биш. Байр суурь илэрхийлээд хүн загнаад байх миний үүрэг биш. За. Тэгвэл сүүлдээ бүр төсвөр алдаад ер нь бол хуулийн мега төсөл бол маш том дулгаа байна. Үүзэ. Тэгээд энэ бол нэг замбараа алдсан юм байна. За дараа нь сэлб. Сэлб дээр бол төрөөс ингээд олон улсын одоо том Азийн хөгжлийн банкнаас зээл авч тэр дид үс талбайг бэлтжээд тэгээд газрын эзэдийг оруулаад бизнес техник оруулаад ингээд шинэ юм төлөвлөлт хийх байсныг нь болиулангуудаа яасан гэхээр ганцхан бонд гаргаад улсаас барилга барина гэд барилга барьсан шүү дээ. Тэгсэн. Тэгээд явж явж нөгөө хий чинь үн өртгөн нөгөө олон хувийнхан орж ороод ашиг олоод одоо өнгө бодог алгалсан юм хийхээс илүү өндөр өртөгтэй болоод дуусч байна. Энэ хооронд бол тэр жижиг сажиг зөрчил хулгай инээтерээ ингээд түн мэдээлэл ирж байгаа. Яг бүр мэдж байгаа хүмүүсээс. За тэгэхээр зэрэг одоо буцаад харъя л та. Тэгээд хэрвээ хувийн хвшлийн бизнесээс үнэтэй юм барьж байгаа юм бол яах гэж төрийг оруулж байгаа. Үгүй тийм шүү дээ. Тэгээд тэр чин цаана нөгөө улс төр эрх мэдэл тэгээд авилга орно ойлгомжтой. За ингээд нэг хэсэг. Тэгээд тэрийг бүгдийг ингэж тэр хэлсэн одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдаад бүрэн эрхийнхээ хүрээнд төсөв төлөвлөгөөгөө батлана. За тэгтээ батлахдаа тэр өөрийнх нь удирдах байгаа байгууллагын төсвийг батлаад за найзынхыгээ чи баталчих би чинийхийг баталчихыг сууж иж болохгүй юу? Ашиг сонирхлын хуультай. Тэгэхээр энийг ингээд протоколдоод за би одоо манай байгууллагын төсвөр явах чагаад би орохгүй энэ гэдэг. Энэ процессууд нь байхгүй. Олдохгүй. Нэхэд өгөхгүй. Нэхэд сүүлд сонсголын үеэр ирсэн тэгтээ өмнөх юмнууд нь бол угаасаа байхгүй. Тэгэхээр над сонсголын үеэр нэг юм маргаан гарсан шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчд нь тийм үү? Одоо төрийн өмчөд олон нийслэлийн өмчөд олон компаниудад ингээд туузын гишүүн дарга гэдэг ингээд 3-4 тууз хариуцаа сууж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчил биш юм уу гингүүт чинь тэнд нэг хариулж байгаа нь болохоор энэ ашиг сонирхлын хуулинд манай нийслэлийн иргэдийн хурлынхан огт хамаагүй зөвхөн сайд гишүүд хамаатай гэсэн юм хуулийн зүйл заалт ярьдаг тэгсэн мөртлөө үзэл санаа байхгүй тэр хуулийг яах гэж хийсэн тэр чинь нэг философи байгаа шүү дээ. Тийм үзэл баримт байхгүй зүгээр л нэг зүйл заалтаар тоглоол наан цаан оруулаад ингэж тайлбарлаж ярьдаг хүмүүс их байдаг. Гэхдээ яаж ч бодсон энэ угаасаа логикоор эрх зүйн хувьд бол зөрчил мөн. Тийм. Тэгээд тийм болохоор өчигдөр 40 одоо байгууллагын удирдлагаас иргэдийн төлөөлөгч нар гарлаа шүү дээ. Тэгсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн оролдолтой. Энэ бол үр дүн баггүй юу? Янз бүрийн байдлаар л өгч байгаа. Зарим нь бол шалтгаантай, зарим нь энэ ерөөсөө бүтэхгүй юунаас эртгэн шиг зайлий гээд гарч байгаа залуучууд ч байна тийм ээ. Таны хэлснээр нийслэлийн хэмжээнд 28 мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг. За хасаар гад 16 үлдсэн юм байна тийм үү. Тэгтэл энэ 16-аас дөнгөж хэрэгжиж эхэлсэн хоёр нь л ийм том одоо мөнгөний хулгай лөөвөр одоо орцсон байна гэхээр чинь бусад төслүүд нь яах вэ гэдэг ийм эргэлзээ үсчлээ л дээ. Далаа гэдэг шиг одоо эн чинь түмэн ажил биш үү. Тэгээд тэр бүх ажил руу чинь сэлж ороод бүгдийн шалгаад байх нь нэг миний хийх ёстой ажилч биш. Хоёр угаасаа боломжгүй. Тэгнэ л дээ. Хугацааны хувьд тийм ээ. Тэгэхээр ерөнхий албаны сонсголыг ерөөсөө маш богино хугацаанд хийсэн. Сар үрхгүй хугацаанд нөгөө шинжээч нар ч орж бичиг цаас үзэл ингээл явсан. Хийхгүй байж болохгүй. Хоошлуулж болохгүй. Хаврын чуулган дуусчин 100 амраад налаагаад явчин намар шал өөр нөхцөл байдалтай. Тийм ээ. Зарчим нь юу болсон гэхээр төсвийн барилал үүсчиж нэгдсэн төсвийн хяналт алга. Зөвхөн одоо авах талаа төсвийн хууль дээр үлдээгээд зарцуулах талаа болохоор зэрэг тусдаа хуулиуд дээр бичээд нөгөө сангийн яам одоо нөгөө нэг төрийн захиргааны төв байгууллага бодлого барьдаг байгууллага чинь зүгээр одоо гүйлгээ шилжүүлдэг хүний үүрэг гүйцэтгээд ингэж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг нэгдүгээр бид нар олж харж байгаа. Хоёрдугаарт нь энэ тэр том мөнгө чинь хяналтгүй яваад штэ. Ашиг сонирхлын зөрчилтэй яваад штэ. Тийм штэ. Өөрсдийнх нь компанийг шалгаруулад сууж байгаа. Өөрсдөө гол нь одоо их хурлын гишүүн, та их хурлын гишүүн гэдэг. Та их хурлын гишүүн Эрдэнэ төлөвлөрийн захирал. Нөгөө их хурлын гишүүн чинь Эрдэнэс 5 уурхайн дарга байж болох уу?
болохгүй шүү дээ. Тий. Ер нь бол тэрхүү доохгүй байхгүй юу? Тий. Тэнгүүд Улаанбаатар хотын нэг төлөөлөгч, иргэний төлөөлөл. Та иргэнийг төлөөлдөг хүн. Тэгэхээр та өөрөө аж ахуйн дарга. Тэгээд таны аж ахуйн төсвийг чинь бид нар баталж өгөх гээд шүү дээ. Баталцаад байгаа байхгүй юу? Тэгээд тэрийгэ баталцахдаа юу ярьсан протоколууд нь байхгүй. Цөөхөн хэдэн кейс ирүүлсэн. Бус нь байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар хариуцлага тооцох шүү дээ. Тэгэхээр туулын хурдны замын тэр Т-зүүн одоо өртөг зардал нь яагаад тийм огцон өссөн асуудал дээр яг тодорхой үндэслэл байсан юм уу? Та юу гэж харсан? Ер нь бол нэг юм гоё даргын том мөрөөдөл хаанаасаа ирсэн зөвлөгөө юм. Гинт ингээд томруулсан юм байна лээ. За. Ингэсэн байгаа. Эхлээд туулын хурдны замын төслөж 13 оноос хойш ингээд явсан гэдээ яриад идэв шүү дээ. Нэг компани Т-зүүг нь хийж байхгүй юу? Тэг зураг төслийн техник эдийн засгийн хөгжлийн. Тэгээ бид нар ингээд ажиллаа дуусч байна. Манай компани одоо ажиллаа дуусч байна. Энийг магадлангаар оруулж өгөөч. Тэ? Ингээд бичиг ирүүлж исэн байт юм бэл. 24 оны 11 сард. За. Тэгэнгүүт ямар ажил дууссан гэж. Туулын хурдны замын техник эдийн засгийн хөгжил зураг төслийг бид нар дуусч байна. Энийг хянан шалгаж магадлангаар оруулж өгнө гэдэг ингээд бичиг ирж байгаа. Тэгэнгүүт тэрнийхэн дараахан тэр компани дархны зам дээр маргаантай байсан учраас шүүх мөнх болоод тэгээд энэ компани тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Тэгэхээр энэ компани цаашаа ажиллаа өргөжлүүлж болохоо хэлчихнэ. За тэгснэ. За тэгвэл манай компани ажиллаа өргөжлүүлж чадахгүй байгаа юм чинь мөнгөнийхөө талыг нь аваад талыг нь болоод энэ жагсаас ажлуудыг хүлээлгээд өглөө гэдэг. Ингээ хүлээлгээд өгчөж байгаа. За. Эхний Т-зүүн цуслагдчихсан тийм. За тэгэнгүүт за энэ компани ер нь одоо болж байгаа юм байна, болохгүй юм байна. Тэгэхээр бүгдээрээ яах вэ гэдэг ингээд нийслэлийнхэн хуралдаж байгаа дарга нар. Тэгээд зөвлөдөд яасан гэхээр зэрэг нийслэлийн одоо энэ мэдлийн зураг төслийн институт байгаа. За. Тэрүүгээр энэ ажлыг гүйцэж хийлгийа гэдэг. За эхний Т-зүүгээр үнийн дүн хэдтэй байсан? 900 тэрбум байсан үү? 900 тэрбум. Одоо ч 900 тэрбум ба. Ааха. За тэгээ байжсэн чинь засгийн газраас хуралдааны тэмдэглэл гаргаж ирж байгаа. За. За энэ болохоор зэрэг 1-р сарын 2-нд 25 оны 1-р сарын 2-нд өнгөрсөн жил. Энэ болохоор за энэ замыг том болгоно. 6 игнэтэй болгоно. 4 игнэтэй байсан. Одоо 6 болно. За тэгэнгүүт нөгөө зураг төслийн институт чинь 6 игнэтэй зам болгоод тэзүүгээ шинжилээд ингээд урьдчилан зураг мургаа хийгээд ирж байгаа. 6 игнэтэй зам. За тэгээд 6 игнэтэй болонгууд Т-зүүн үнэн хэд болж өөрчлөгдөж байгаа юм бол? Одоохондоо байж 1.8 их 80 төлөө болсон билүү тийм? 1.9 их 80. Ааха. За. 900 тэрбум чинь 6 игнэтэй болгоод 1.9 болж байгаа. За. Тэгтээ одоо ганц байгаа баримт ичгэн энэ баг. Батлав гэдэг энэ зураг төсөл тэзүүг нь батлсан юм шиг байна. Ааха. Засгийн газрын зам тээврийн сайд Дэлгэр сайхан нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирч Нямбатар нарын гарын үсгтэй. Доор нь болохоор Хянсан гээд нийслэлийн замын хөгжлийн газрын даргын албан үүргийг төр орлон үүсч Од Баяр хот төлөв судалгааны институтын даргын албан үүргийг төр орлон үүсч Амар Төвшин нарын гарын үсгтэй. За энэ ингээд одоо энэ нөгөө нэг шинжилж хийсэн тэзүүгээ баталсан л байхгүй юу? Бичээрэнд. Он сар нь? Энэ дээр он сар байхгүй. Энд дээр 2025 он гэсэн ганц тоол байгаа. Оо за. Тэгээ энэ бол яг хаа 1-р сард хийсэн ажил байж байгаа. Хэдэн сарын дараа л юм байна. За тэгж. Энэний он сарыг нь болох гээд энэ аудитын газар ажиллаж байгаа. Оо за. За. За тэгэнгүүтээ 1-р сарын 17-нд энэ зам тээврийн яам дээр ингээд нэг шинжилгээ технологийн зөвлөлийн хурал. Тэгэхээр энэ төсөл дээр одоо тэр хучилт мөчлөлтаа ингэж тэгж анхаараараа энэ төр гэдэг нэг мэрэгчлүүдийн зөвлөмж өгсөн байна. За. Тэгэнгүүт тэр зөвлөмжийн дагуу магадлал хийжээ. Магадлалын ерөнхий дүгнэлт гэдэг. Тоо хэмжээ. За. Тоо хэмжээ гэдэг нь одоо хэдэн ширхэг, хэдэн тонн цемент орохын, хэдэн тонн арматур гэдэг. Ингээд тоо хэмжээг нь магадлаж байгаа. Бид нар бол зам тээврийн хөгжлийн төв. Бид нар бол төсвийг батлаагүй, тоо хэмжээг нь магадлсан гэж. Тэрний дараа юу болсон гэхээр 1-р сарын 27-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болоод туулын хурдны замын төсөл арга хэмжээний төсөв төртөг 916 тэрбум гиснийг 1.9 их 80 гэж өөрчлөё. Бодгоосуудыг яг тэр нэг сардаа тэгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол. Тийм. Тэгэхээр энэ нийслэлийн иргэдийн дурлалын тогтоол энэ тогтоол гарахтаа нэг баримт бичгээр тулгуурлаж нэг юм хэлэлцсэн байгаа шүү дээ. Яагаад ингэвэ гэх тийм ээ. Тэгэхээр яагаад ингэвэ гэхээр зэрэг хамгийн гол шийдвэр нь бол засгийн газраас эхлээд чиглэл өгөө 6 игнэтэй болго гэд. Дараа нь тэрнийхэн дагуу зургаа өөрчлөнгөө тэрийг баталсан
зам тээврийн сайд, нийслэлийн засаг дарга 2 баталж гарын үсэг зураад тэрэн дээр үндэслээд төсөв 1.9 их найд болох юм байна. 900 тэрбумаас гэд тэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгч баталсан юм шиг байна. За, иргэдийн урал. За, иргэдийн урал. За. Тэгээд нэг хэдхэн хоногийн дараа тоо хэмжээндээр төсөвийн магадaltaа хийгээд тэрийг 2.3 их найд болох нь зөв байна гэдээ гараад ирж байгаа. Өө за. 2.3. Тэгэхээр шууд 400 тэрбумыг нэмээд хийчихэж байгаа юм биш үү? Тий. Тэгэнгүүт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урал дахиж уралдаад за ахаад тогтоол гаргаад тэгээд туулын хурдны замын ажлын төсөл арга хэмжээний төсөвд өртөг 1 их найд 964 тэрбум 788.8 сая гиснийг 2 их найд 384 тэрбум 13 сая гэж өрчлөнө гэд ингээд. Ааха. Төсвөө шинжилээд баталчихваа. За. За ингээд Уул нь хууль ёсны дагуу яваад байгаа харагдаад байгаа шиг байна л та. Тэгээд юун дээр зөрчил үүсчихвэ гэдэг дээр та. Тэгэнгүүт энд яасан гэхээр зэрэг урьдчилсан зураг төсөл гэдэг Монгол улсын хуулинд байхгүй нэр томьёон дээр За. магадлалаа хийсэн. Өөрөөр хэлбэл тээзүү биш урьдчилсан төсөв. Техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг төсөл дээр тулгуурлаад магадлан хийсэн. За. Тэр магадлал нь бол хүчин төгөлдөр биш. Оо за. Буруу. Аа. Ягаад гэвэл тэрэн дээр байгаа мэдээлэл нь хангалттай биш. Урьдчилсан зураг төсөл дээр тулгуурлаж магадлал хийдэг хууль журам байхгүй. Техникийн зураг төсөл гэдэгтээ дүүцэж очиж байгаамаа гэж өөрөөсөө тайлбарлаж байгаа юм байна лээ. За. Дүүцэж очиж байгаамаа гэд. Тэгээ хин дүүцүүлсэн юм бүү мэд. Тэгэхээр урьдчилсан зураг төсөл гэдэг юм дээр магадлал хийсэн. Тэгэхээр зэрэг төсөв нь хазгаа. Тэнгүүд тэр хазгаа төсвийг яаралтаа ингээд 2 удаа шууд мундагдаад явцсан байхгүй. 900 тэрбум байж яснаа шууд 1.9 болол. Тэгээд 2.3 болол. Тэгээ хэлсэн болгон дээр нь очиод дэмжиж идэг. Албан тушаалтнууд төлөөлөл. Яагаад дандаа тэгж дэмжиж явах ёстой юм? Санал нэгтэйгэр. Яагаад гэвэл ч одоо өөр үг ирэхгүй болсон биз дээ. Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгчөөс тэгэд хэдэн эсэргүүцсэн байх юм? Энд дээр нэг тоо баримт протокол байдаг байна уу? Энэ дээр хэлэлцсэн протокол одоо үндслэл нь бол байхгүй. Санал хураалтын дүн нь бол байгаа байлгүй. Аа. Тэгэхээр ер нь одоо энэ төр хятадын компани яагаад шалгаруулсан бэ гэдэг асуудал дээр сонсголт дээр ярьчихлаа. Тэр дээр зарлаад сонгон шалгаруулалт хийсэн чинь сонгон шалгаруулалтанд орсон сүүл засгийн газрын хэрэглэх газар энх баяр сайд сонсголын үеэр танилцуулга хийсэн тий. Ерөнхийдөө одоо процесс алдал их юм байна лээ. Тэр мэдээлэл тэн дээр оруулсан хүн нь нэг итгэмжлэгтэй байж оруулах хэвээр. Тэр хүнд нь итгэмжлэх байхгүй. За. Тэгээ нөгөө оруулж байгаа компанийн бичиг баримтанд дутуу хагас. Тэгээд тэр компани үр төлбөргүй гэдэг тодорхойлтыг өөрөө бичиж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл тэр худалдаа авах ажиллагаа нь бас барьцгүй, дутуу, худлаа. Худалдаа авах ажиллагаа нь хуулийн шаардлага хангаагүй сонгон шалгаруулад тэгээд тэрэндээ 500 тэрбум төгрөг төлцсөн. 500 тэрбум төгрөг төлснөөс одоо сонсгол дээр мэдэгдсэн сонсогдсноор бол 350 орчим тэрбумыг нөгөөдүүд нь бид нар ер нь зарцуучаад байгаа штэ гэсэн маягийн юм ярьсан. Үзээ. Мэдээлэл ирүүлсэн. Гэхдээ тэгээ юу хийсэн гэж 350 тэрбумыг. Тэгээд материал авсан тэр мэдгүй одоо тэр нэг ядтын тосгон тэр нэг газар ингээд төмөр авалцсан байгаа энэ төргээл тайлбарлана штэ. Зураг төгсөл хийсэн зөндөө инженерүүд ажилласан. Археолог, палеонтологийн судалгаа хүртэл 8 тэрбумаар хийсэн байсан энэ төр гээд. Үзээ. Юм яриад л штэ. Ааха. Тэгэхээр туулын бургасыг тэгж одоо 350 тэрбумаар тайван гэж байна. Тэр бол нягтлаа штэ. Тий? Нягтл нь шалган зөндөө юм болно. Тэгээд тэрийг хүлээж авах зөвшөөрөн ч гэж юу аах вэ? Тэгвэл зүгээр юу санаа нь юу гэхээр зэрэг тэр мөнгө чи аваад баг болгоцсон шүү гэж хэлээд байгаа байхгүй юу? Үгүй ба санаатай шүү дээ. Тэгж байна. Тэгэхээр Монгол улсын 500 тэрбум төгрөгийг юун дээр тулгуурлаад хааш наваач шийдсэн. Барьцтай явах ёстой үе шатуудыг нь алгасаад алдаатаа журмын зөрчилтөө шийдвэр гаргаад явцсан байна. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр хин энэ дэр одоо буруу үргүүлэх үү? Гар үсэг зур шийдвэр гаргаж байгаа хүмүүс л хүлээн шүү дээ. Ерөнхийдөө бол ингээд ажлыг эрх мэдлэр хийдэг. Одоо ёсолгоогоор тий? Улс төрийн тохироогоор. Энэ юм чинь харин ч зогссон нэг юм өдий хурж. Тэгээд цаашаад бүр их найд болно. Тэгээд 10 их найд, 20 их найд.
Тэгэхээр хатан дуулаа хамгаалъя гэдэг иргэдийн эсэргүүцлийг бол нийслэлийн удирдлагын зүгээс нэлээд няцаагаад хөгжлийг гацаагчд гэж ингэж янз бүрээр хэлжсэн л та. Тэгэхээр ер нь бол энэ байгаль орчны үнэлгээний дүгнэлт гараагүй байхад энэ бургас тайрах ажиллагаа эхэлсэн гэдэг асуудалтай бас уул нь хуулийн зөрчил байгаа юм байна шүү дээ. Энэ дээр бол засгийн газар зогсооцсон мөртлөө буцаагаад зөвшөөрөл өгсөн болов уу гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэр зүгээр нэг менежментийн төлөвлөгөө гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо нэг юм сэндийчсэн бол дараа нь тэдэн сарын дараа бөглөнө энэ гэдэг. Тэрийг батлуулаагүй байна гэж хүлээж агаад буцааж баталцаа одоо өөрчилчлөө. Зөвшөөрөё гэсэн тэр нэг тийм дүр исгсэн явуулах гэж ядсан үйл явдал байсан. Тэгэхээр ер нь туулын хурдны зам төсөл анх одоо 2013 онд бол энэ яг голын голдрол дотор биш яг ингээд эрэг дагуу нь одоо нэг өсөндөө үерийн далангийн хамгаалалт байдлаар энэ хурдны замыг барих ийм анхны тээзүү төсөл явж яснаа гинт ингээд маршрутыг нь өөрчлөөд бараг 9-10 км-ийн туш туул гол дотор тэр том одоо бүдүүн шонгуудыг зоож одоо маршрутыг өөрчилсөн асуудал дээр ер нь та тодруулж асуусан уу? Гэхдээ наад чи харин 24 оны төгсгөл гэхэд тийм юм байгаагүй. Үзээ. Тэгэл гів гинтэл ерөнхий сайдаас чиглэл өгөөл тэр зам тээврийн сайд нийслэлийн засаг дарга хоёрт бас нөгөө төгж юуны сайдад хот 20 минут хотын сайдад чиглэл өгөөл тэгэл дэзүүгээ шинжилээл 6 игнэтэй болго гээл. Тэгэл 6 игнэт болох чинь том болно шүү дээ. За тий. Тэгэл битүү баг нь болоод нөгөө төсөв чинь 900 тэрбумаас одоо 2 их найд 300 тэрбум буюу 2300 тэрбум болж өсөөд тийм ээ. Ингээд л явцсан. Тэгээ энэ дээр Монгол улсын энэ төрийн бүтэц стандарт журам хууль ажиллахгүй байна. Тэр нэг дарга юм зүүдэлж ирээд үүрэг өгчдөг. Одоо хаанаасаа тийм юм авсан мэдэхгүй. Тэгээд тэгэнгүүт нь бүгдээрээ ёслоод хийдэг. Тэгээ чин юу биш шүү дээ. Тоглоом биш шүү дээ. Амар их мөнгө явж байгаа байхгүй. Тий. Яагаад энэ их мөнгийг ингэж дураараа зарцуулаад байгаа юм? Тийм учраас бид нар энийг сонсож зогсоох үед нь зогсоож өөрчилж явах шүү дээ. Тэгэхээр энэ туулын хурдны зам төсөл дээр ерөн зүгээр даваа далаа гэж одоо тэр зөвлөхийг одоо цагтан орчод байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хуулийн байгууллага шалгалтаа бол нийтдээ нэг 2 ихнээ төгрөгийн тэр нийслэлийн дансанд байсан мөнгүүдийг зарцаасан гэдэг асуудал яригдчихээн л да. Тэгэхээр тэр нь одоо яг хин хиний данстай холбогдож исэн бол нийслэлийн төсвөөс гадна өөр хувь хүмүүсийн данстай холбогдсон асуудал байсан уу? Ер нь нөгөө зарцуулаагүй мөнгөө бахан банк, арилжааны банкнд тавиад тэгээд тэндээсээ хүүгийн ашиг олж байгаа шүү дээ. Тэгээ хүүгийн ашиг болоод тэр хүүгийн ашгаараа бас ингээ хотынхаа юмд нийтийн сайн сайхны төлөө тийм зарцуулж яана гэж лээ. Тэр гिचээлээ гэдэг чинь тэгж тайлбарсан гэж үү? Сонсгол дээр. Тийм. За. Ер нь бол тийм. Ер нь схем тийм. Тэгэхээр одоо Сэлбч гэсэндээ том бүтээн байгуулалтын нэгээд 500 сая долларын бон гаргуулж авсан шүү дээ. Тэгээ нөгөө ажлын хурд нь үүсэхгүй болохоор мөнгөө ямар цөмгөнийгээ байлгаад дэлтэнэж банкнд аваач тавина. Тэгэхээр чинь энэ чинь хүү бодогдно. Ингээд бид нар бол энэ хөрөнгийг зөв менежмент хийгээд энд одоо ингээд хүүгийн ашиг машиг болоод ингээ яваад байгаамаа гэж тайлбарлаад хэллээ. Тэгээд тэр даваа далайгийн эхнэрийн компани руу мөнгө шилжүүлсэн асуудал дээр ер нь сонсгол дээр ямар тайлбар хийж байгаа? Тэрийг би бол сонирхож сонсоогүй. За. Тэр над дээр чинь авилгатаа тэмцэх газар ажиллаж байгаа, цагдаа ажиллаж байгаа. Хин хэнийг яаж шалгаж байгаа гэдэг дээр ганц зүгээр зарчмын юм хэлэх ёстой юм бол баахан залуучуудаар нэг гар хөлөө өсгөн зурулж нааш цааш нь гүйлгэж агаад тэгээд хамаг бурууг нь өвөрүүлээд нэг юм нөгөө золиос гаргасан байдалтай хайчих үедээ тийм ээ. Тийм тэгж бол болохгүй. Тэгэхээр энэний араас бол харж байгаа. Тэгэхээр мэдээлэл нь бол байгаа. Хүмүүс бол харж байгаа. За. Одоо тэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын протоколууд бүгд архивлагдаад хадгалагдаж явах ёстой. За. Шилэн дансаас үлийн 2 жил бүртгээгүй байна. Үзээ. Одоо мэдээлэлгүй зарлаагүй. Тэг мэдээлэл нь ил тод биш байна. Тэг энийг бид нар мэдэж сонсохоос өөр яах юм. За захаасаа бол өөрчлөлтүүд бол гарч байгаа. Хариуцлага тоосох асуудлууд, нэмэлт материалууд бол явагдаад шалгаж байгаа юм байгаа. За тэрийг бол би энд яриад байгаа зохистой биш. Тэгэхээр төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниудын хууль одоо улсын хурл дээр орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр орон нутг нь өөрөө одоо тусдаа ингээд дураараа өөртөө янз бүрийн компани байгуулад ингээд хяналтгүй явцдаг. Тэрний одоо өвтөг зардал, үр зээл нь ямар байгаа нь
усад бараг бүртгэгддэггүй явдаг гэсэн асуудал яригдсан шүү. Энэ одоо ямар учиртай. Тий. Тэгээ нийслэл дээр ч яг ийм байдал үүсчихэд байна тийм үү? Одоо саяны таны дээр ярьдаг тэр том төсөл туулмал энэ тэр юм дээр үндслэгүүдийг ингээд өсөд явуудаг нь мэдчихсэн юм уу шүү дээ. Энэ дээр чинь хамгийн том одоо 900 тэрбум байж хаад 1.9 болдог ч хамгийн огцом өөрчлөлт байна шүү дээ. Тий. Тэн дээр шийдвэр гаргасан хүмүүс бол ерөнхий сайд, зам тээврийн сайд тэгээд нөгөө нийслэлийн засаг дарга байхгүй. За. Тэрнээс биш тэр ажил хийж байгаа хүмүүс нь бол мөнгө төгрөг зовчуулсан энэ төр бол тусдаа асуудал. А энэ том төслийг ингэж газар авч үн өртгөн нэмэгдэхэд бол энэ хүмүүс л буруутай. Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгчтэй юу хийж судалгын? Тэд нар чинь баталдаг юм уу? Тэд нар чинь төсөө баталж байгаа. Тий. Тэд нар чинь төсөө батлахын тулд бүгдээр өөрөө аж ахуйн дарга болцсон байгаа дээ шүү дээ. Аж ахуйн дарга болчоод нөгөө хянж явах ёстой засаг даргынхаа цэрэг болчиход дээ шүү дээ. Тэгээд засаг даргатайгаа айтаахан байхгүй бол таны байгууллагын төсвийг баталж өгөхгүй шүү дээ. Тэгээд та нар байгуулагч удирдахгүй. Тэрөөсө бүгдээрээ ингээд яс гэдэг нэг юм болцсон байгаа байхгүй. Ашиг сонирхлын холбоо үүссэн байна Тий. шүү дээ. Тэр ашиг сонирхлын холбоо нь миний харж байгаагаар хууль зүйн хувьд бол буруу. Зүгээр л одоо бүх хүний мэддэг хууль. Бүх төрд ажиллаж байгаа хүмүүс мэднэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын өрсөн хэрэглэх тухай хууль. За энэ хууль дээр болохоор 11.12 албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ одоо өөртөө нэг хамаарал бүхий захиргааны шийдвэр гаргах бол одоо оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Санал хураалтанд оролцохгүй. За дараа нь тэр 8.1 дээр нь албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хилэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдээлэл гаргана. Тэгэхээр одоо энэ төлөөлөгч нарын чинь даргалцсан байгаа байгууллагууд бүгдээрээ төсвөө баталсан, өөрийнхөө төслийг хэрэгжүүлэхийг баталсан үеийн мэдээлэл нь хаана вэ гэхээр тамгын газарт байхгүй. Тэгэхээр орон нутгийн бие даасан байдлыг хангах гэдэг асуудал дээр нийслэлийн удирдлагад асар том эрх мэдэл өгснөөс болоод энэ нь улсын төсвөөс ч давсан ийм одоо алдагдaltaй ийм том мөнгө эргэлдүүлсэн ийм газар болж хуурсан, хяналтгүй газар болж хуурсан бай. Тэгэхээр эргээд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг магадгүй өөрчлөх шаардлага гарч байгаа гэж таа. Одоо саяны өөрчлөлт үүсэж байна. Тэр урамшуулал гэж юм байсан төлөөлөгч нарт. Иргэдийн төлөөлөл. Тэгээд нэг хэсэг иргэд таныг төлөөлөд явуулж штэ. Тэгэхээр та өмнөөс нь асуудлыг нь яриад цагаа зарцуулаад амьдралаа зарцуулаад явж байгаа бол нэг төсөвтэй байх ёстой үсттэй. Тэгээ нөгөө иргэдээ очиод уулзаад ярина, буцаад ярина тийм ээ. Энийг нь сэргээж өгөх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр иргэдийн төлөөлөгч ажиллах боломжийг нь олгож өгье. Хараат бус шийдвэр гаргах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тэрийг нь худлаа авцсан. Тэр нэг одоо том мөнгөтэй ажиллах 5 төгрөг штэ зарил. Тэгэнгүүтээ худлаагаасаа ингээд тэр нэг компани тэ аж ахуйн захирлууд болгоцсон. Тэгээд тэр чинь жинхэнэ том төсөв шийддэг амтд болгоо хайцсан. Тэр төлөөлөгч нь өөрөө байгууллагын дарга банаг болдгийг бол хориглох хэрэгтэй. Тэгэд одоо энэ аймагч бай, нийслэлч бай тусдаа ингээд хяналтгүй бонд гаргаад тэр гаргасан бонд нь яаж зарцуулах гэсэн тодорхойгүй. Тэгээд эргээд энэ татвар төлөгчд бидэнтэй л үр зээл болж бичигдээд байгаа юм шүү. Яг бонд дээр бас бид нар бүх юм үүсгэж болохгүй. Тэгэх юм бол орон нутгч нь хөл гараг болчих шүү дээ, тийм. Тэгээ бонд дээр бол ингээд тэдэн жил дараалж төсөв нь одоо эрэг гарч байгаа тийм. Ийм тохиолдолд тэр хэмжээнд борд гаргаж болно энэ гэсэн зохицуулалтаа. Тийм. Тэгээд энэ чинь засгийн газар улсын хурлын хяналтанд байх хэрэгтэй биш шүү. Тэгэхгүй бол энд тэнд өмнө гой аймаг юм уу энд нийслэл Улаанбаатар бонд гаргаад идэг. Тэгэхээр улсын төсөвт хамаагүйгээ бодоодсон чинь эргээд хэрвээ тэр төлбөрийн чадваргүй болчих юм бол эргээд улсын төсөв ачааг нь үүрнэ шүү дээ. Тий. Тэгээд хоёр дахь нэг том асуудал ярьсан зүйл бол олон компани шүү дээ. Тэр олон компани шиг ингээд салбарлаж байгуулад тэр нэг хоол үйлдвэрлэдэг компани гэж би зонсгол дээр жишээ олгож ярьсан. Тэгээ нөгөө хувийн цэцэрлэг юунуудын хоолыг нийлүүлдэг болоод чинь хувийн компаниуд нийлүүлж байгаа шүү дээ. Тэгээ явж явж нөгөө хувийн компаниас өндөр үнэтэй болоод тэгээ нөгөө цэцэрлэг сургуулиуд нь гомдол гаргаад бид нар одоо төсвийн байгууллага ийм өндөр үнэтэй авахгүй энэ төр гэдэг. Яг энэ шиг сэлб бас тэгжэл байгаа байхгүй юу? Амар гоё юм хийн л гэж бодсон байлгүй. Тэгсэн л. Тэгээд тэр чинь явсаар аваад үн өртгөн тэр чинь хяналтгүй хэмжээндээ явж байгаа шүү дээ. Тий. Нөгөө хувийн бизнесийн царж байгаа барилгаач өндөр үнэтэй болцсон тий. Тэгэхээр ийм хувийн хөвшлийн этгээд дээр гүйцэтгүүлэх боломжгүй ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор
орон нутаг хуулийн этгээд үүсгэн байгуулж болно гэдэг хуулийн залттай. Тэгээд чинь бүгдөө хуулийн дагуу бидний хийж байгаа ажил шүү дээ гэдээ яриад байгаа. Тэгэхээр зэрэг зарим хүмүүс энд итгээд байна. За. Би одоо маш их хүчин чармаалт гаргаад ийм компани байгуулад ингээд нийтийн мөнгийг арвижуулад илүү гарсны банкнд хийж хүүгийг аваад тэр хүүгээрээ ингээд тав цэцэрлэг юм тогтчуулаад ингээд менежер хийнэ гэдэг ингээд тэрэндээ итгэдэг юм байна. За тэр итгээд ингээд явж байгаа тэр том мөнгөн дотор чинь хяналтгүй хулгай ингээд түн байна. Төрийн ажил биш байхгүй юу? Хин юу бүтээж байгаа нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд хулгайгаа сэргийлээд мөнгнөөс хол байгаад энэ схем чинь төр штэ энэ. Тэгэхээр төр өөрөө хийхдээ ядаж хувийн хөвшлийнхнаас илүү чанартай хямдхан хийвэл одоо төр оролцож болж байна. Гэтэл илүү үнэтэй чанаргүй асуудал яригч нөгөө талаар одоо хятадын одоо барилгачдаар мó компаниудаар ингээ гүйцэтгүүлээд байна гэдэг асуудлыг нэргээд хариуцлага тооцох гэр нөгөө хятадын компани байхгүй болчихдог асуудал байна шүү дээ. Энэ дээр бас манай Монголын барилгачдаас гомдол гаргаад тэгсэн хэрвээ сэлбээр барилгачид бослого босоо зарим улс төрчид тэрийг дэмцсэн шүү дээ. Зөндөө бие хүлээж авч уулзаад зөндөө юм болсон. Тэгжээж тэр том багцуудыг задалж жижиг болгоод тэд монголчууд орж байгаа тий. Тэгээд монголчууд орох боломжтой боллоо гэсэн чинь нэг нийслэлийн төлөөлөгчийн компани бас нэг намын нөхөртөөгөө хамтарсан компани ингээд шалгарсан ч явж байгаа шиг. Нөгөөх нь барилга барьсан түүх гээд шалих юм байхгүй. Тэнгүүдээ тэр том юм дээр орцсон. Тэнгүүд яаж байгаа гэхээр зэрэг хуулиар өндөр албан тушаалтан дээр ингээд ерөнхийдөө сайд улсын хурлын гишүүн гэсэн байгаа. Тэгэхээр хойлоо байхгүй. Тэг ингээд ийм илэрхий нэг ийм сонирн бадлаа ямарч болохгүй шүү дээ. За ингээд энэ хил ам гараад байгаа учраас тэгвэл ер нь багцаар нь тэгээд чаддаг хүмүүст өгчээ. Гэт одоо шинэ ингээд хятад гаргаад өгчих те. Том багцаар нь. Тэгж. Төлхөөрөх нөхцөл юу гэдгийг одоо мэдэхгүй. Тэгэхээр нөгөө компаниуд бас чадамжгүй л болж хараад байна. Тийм ч юм байна. Хоёрдугаарт нь тийш нь гаргаснараа нөгөө Монголын мөнгөний урсгалын хараа хяналтаас гаргаа ичжээ шүү дээ. Тэгээд энд очиж сайхан хуваан шүү дээ. Тэгээд тэр мөнгө чи Монгол үлдэхгүй. Тэ. Гараа явчихж шүү. Тэгээд цэвэрхэн хуваах, зовчуулах, зайлуулахын тулд том багцаар нь гаргадаг. Тэр том багцууд чинь их найд гэдэг оронтойгоор яригдаад одоо бүр тархитлоонд багтаа байл. Тэгэхээр би бол энэ нийслэлийн төслүүд бол нөгөө анхны хамтарсан засгийн газар гэж байгуулагдсан тийм 24 оны хурлын дараа хамтарсан засгийн газар хитрхи данхаагаад парламентд судал 90 хэдэн хувийн судлыг эзэнс намуудыг нийлүүлээд нэг болчлоо гэд баахан шүүмжилж яриад жагсаал хөдөлгөөн болоод би чинь тийм нам мамаасаа гарч ирээд нэг буу юм болсон шүү дээ. Тэр парламентийн үед одоо нэг юм том гүүр мүүр гэл ингээл нэг замбраагүй юмнууд өсөөд мега төсөл гэж яриад. Тийм тэгээд сүүлдээ бүр бүтээгдэхүүн орд газар мазраа ингээд бартардаж өгөөд хийх юм яриад ингээд яриад нэг хэсэг баахан хөөсөрсөн шүү дээ. Тэрний үлдэгдэл нийслэл дээр явж хагаад одоо ингээ аргагүй тамирдаад хүмүүсийн хил ам нүртөөд ингээд суларч байна. Тэгэхээр улсын хурал дээр одоо татварын хууль хэлцэж байна л да. Тэгэхээр нийслэлийн том бүтээн байгуулалтыг хийхин тулд одоо татварыг 3-4 дахин нэмжээж ингэж мөнгө босгож ингэж ажил хийнэ гэдэг чинь уул нь татвар төлөгчдийн дуран дээр л ачаал өөрүүлээд байна. Тэгвэл одоо автомашины татвар, автозамын хураамж гэдэг энэ төлбөрүүдийг одоо 3-5 дахин нэмсэн энэ одоо асуудлыг эргээд бууруулах асуудал байж болох уу? Байлгүй байх тээ. Ер нь бол төлөөлөгч нар чинь ингээд дүүргээсээ сонгогдоод оршин суугчтай төлөөлөөд сууж байгаа шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээнд орон нутгийн асуудлаа шийдэх, эдийн засаг татвараа шийдэх хэрэгтэй. Тэгээд тэр хүрээндээ татвараа нэмсэн. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь тэр иргэдийн төлөөлөгчдийн хурал руугаа халдаж чадахгүй шүү дээ. Холдоод байгаа байхгүй юу? Тэгэнгүүт улсын хурал руу өргөдөл оруулж ирээд улсын хурал дээр машин татвар бууруулаач гэдэг нэг юм болсон шүү дээ. Тэгвэл улсын хурал чинь тэр чинь шийдээгүй учраас тэнд хүмүүсээ сонгогдсон орон нутгийн хэмжээнд татвараа тавих хэрэгтэй татвараа тавьсан гэтэл энд та нар бол гэж мундагч болохгүй. За энэ бол ёстой нөгөө нутгийн удирдлагын халдж байгаа хэрэг. За. Тэгэхээр тэгж бол болохгүй. Тэгэхээр энэ улсын хурал чинь нэг тийм энийг анхаарна уу энэ гэсэн зөвлөмж маягийн юм гаргаад л өгсөн. Тэгээд ямар шийдэл байх. Тэгэхээр одоо таны хэлдгээр иргэдийн төлөөлөгчдийн хурал үнэхээр хүмүүс тэр нь хүнд байгаа бол авч хэлцээд машиныхаа татварыг өөрчлөх хэрэг нь бол байгаа. Тэгэхээр одоо магадгүй зүгээр 100 мянган хүний гар хэсэг цуглуулах юм бол улсын хурал дээр хууль болж хэлцэх олон асуудал ингээ хүлээгдчихэд байна. Энэ дээр та юу гэж харж байна? Нийгмийн дадлын шимтгэл байна. Одоо тэр нөөт байна гэх хэд хэдэн татварууд байна шүү дээ. Одоо нөөтийн босго хойшлуулах, татварын багц хууль, нийгмийн даатгал энэ төрөөр яригдаа л яваад байгаа шүү дээ. Тэгээ энэ бол нүр нөлөө нь мөн. За. Мөн.
Тэгэхээр зэрэг миний бичсэн гарын үсэг алга болчлоо гэж битгий бодосоо гэж би хүсэж байна. Хэрвээ тэрийг улс төрчид тоохгүй бол 100 мянган хүн гэдэг чинь том тоо шүү дээ, тийм ээ. Энэ 60 түмний амьдралтай холбоотой зүйл. Тэгэхээр их баг хэмжээгээр бодлоод нь тусаад ингэ явж байгаа. Тэгээд одоо төсөө бодоод ахгүй одоо ингэ татварууд бууруулчихаар зэрэг хөнгөхгүй болчих гээд штэ гэдэг. Тэ? Одоо энэ татварын багц хуулийг баталчих юм бол 4 их найд дутах гэдэг штэ гэж яриад штэ. Тэгээд ингэ мөнгө болчих гээд штэ. Тэгэхээр ч одоо яах юм бэ? Тэгэхээр зэрэг яавал хамгийн бага одоо мөнгөгүй болох вэ? Яавал тийм ээ хамгийн бага мөнгөөр их хөнгөлт үзүүлж байгаа юм шиг харагдах вэ гэж толгойн ажиллаад байгаа байхгүй энэ ажлын хэсгийн. За. Одоо энэ 792 мянга ч хангалтгүй шүү дээ. Харин тийм тэр нь болохоор тийм байхгүй. Одоо олон хүн байна. Олон хүн бага орлоготой учраас тэднийг л жоохон багасгах юм бол хил ам нарай багасгах юм байна. Арай өндөр орлого олж байгаа хүмүүсээс нь дахиух авнаа гэдэг нэг ийм л хандлага байдаг л да. Тэр нь бол явж л байна. Энэ бол ингээд нэг арга цаасан байдал та. Гэхдээ оргүй байснаас арай дээр аргалсан өөрчлөлт хийж байна. Суур өөрчлөлт хизээ хийгдэх үү? Гэхдээ одоо энэ төсөв дээр хэдэн өрөг байна? За 30 эд их 80 те. 30 эд их 80 те. Энэ төрийн өмчийн компани, орон нутгийн өмчийн компаниуд сангууд дээр хэдэн төгрөг байна? Энэ бас нэг 30-аад их 80 төгрөг шүү дээ. Тэгэхээр энэ улсын төсвийн нэгдсэн төсвийн хяналтаас тусдаа. Энэ дээр л бид нар яах вэ одоо 5 төгрөгийн дээрс нь орслууг яриад идэг. Энд 100 хүрэхгүй компани, 100 хүрэхгүй дарга. Энэ бүх төсөвтэй ч адилхан мөнгийг зарцуулж байна. Тэгээд энэ компаниудын удирдлагад хүрэхийн тулд жинхэнэ улс төр явж байгаа. Энд чи одоо нөгөө намдсан эдийн засгийн жинхэнэ горч энд гарч байгаа шүү дээ. Тэр том компаниудын том төслүүд хэний мөнгө, хэний компани? Татвар төлөгчтэй. Тий, нийтийн компани байхгүй юу? Төрийн ингээд нэг тийм зүгээр томьёол хэлсэн болохоос биш. Тийм юм бол нийтийн өмнө төсвөө батлал, тайлангаа тавь. Тийм учраас одоо хуулийн төсөл яригдж байгаа дээр явж байгаа санаа юу гэхээр энэ төрийн өмчийн том компаниуд улсын их хурал дээр төсвөө батлах шүү дээ. За ер нь баруун орнууд тийм л байдаг. Тийм шүү дээ. Нэг алхам. Дараагийн алхам бол ер нь энэ том компаниудыг бол иргэдэд хувьцаа хэлбэрээр шилжүүлэх. Төлбөртөө, зарим хэвийн төлбөргүй, заримыг нь дотоодын биржээр зөвхөн, арай тогтворцсон бол дотоодын нэмэх нь олон улсын биржээр гэдэг ингэж. Тэгээд засаглалын нээлттэй болгоод энэ засгийн газраас дарга томилдог гэдэг чинь намаас томилдог гэсэн. Намаас томилдог юмнаас салахгүй болвол харамсалтай нь Монголын энэ эц садаггүй хулгай хэрүүл ам бол дуусахгүй. Тэг. Ерөнхий сайд өнгөрсөн 7 хоногт улсын их хурлын чуулган дээр хэлэхдээ одоо засгийн газар 14 компаниг татан буулгаад 63 тэрбум төгрөг хэмнээд 200 гаруй орон тоог одоо цомготгосон чинь ард нь улс төрчид хамгаалаад эсэргүүцэд босоод ирлээ. Өстой хэцүү юм байна гэдэг ийм одоо зовлон ярьж ирсэн л та. Энэ дээр цаашдаа дахиад төрийн өмчт компаниудыг татан буулгахын ардалт ерөнхий сайд юм уу засгийн газарт ямар нэгэн дарамт ирээд магадгүй дахиад засгийн газрын дараагийн хувь заяа асуудал яригдах байх гэж харагдав. Магадгүй. Тэгээ яах вэ одоо тэгэл өөрчлөл хэрэгтэй шүү дээ. Өөрчлөхгүй бол тэгээд улс төрөөр оролдох хэрэг байх. Тийм шүү дээ. Ажлаа амьдралаа одоо л өмнөж. Тэгэхээр зарим гишүүд ингэж байгаа шүү дээ. Төрийн өмчит 100 гаруй компаниас ердөө нэг гарын 5 хуруунд багтахаар л одоо ашигтай, орлоготой ажиллаж байна. Бусд нь дандаа ингээл татаасаар л амьдарч байна. Тэр нь дандаа үр ашиггүй байна гэдэг асуудал байна тийм үү? Яг нь нийтийн үйлчилгээ бол ашиг олохгүй. Ашиг олддог янз бүрийн модулүүд бол байдаг юм байна лээ. Одоо нийтийн үйлчлэгийг ч гэсэндээ төсвөөс төлбөрийн төлж авдаг. Гэхдээ бүгдээр ашигтай байх нөхцөлтэй байдаг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд хийж болох бах. Би тэр ажлын хэсэгт анх байгуулж байхад нороогүй. Ягаад гэхээр зэрэг миний одоо хувийн байр суурь бол энэ олон төрлийн компани үйл ажиллагааг үр ашигыг сайжруулах биш ээ. Ерөнөөсөө зүгээр сал гэдэг байр суурь тахгүй. Дор хаяж одоо томоос нь ингээд талаар нь салах хэрэгтэй. Тэр бол ерөөсөө нийтийн өмчийг хин нэгэн хувь хүнд аваачиж хямдхан зарах хувьчлах талаар биш. Нийтийн өмчийг төрийн нэрээр булаагаад авсан дарганараас аваад нийтэд өгөх юм байхгүй. Нийтэд яаж очих хувьцаа хэлбэрээр л очиж шүү дээ. Тэгэхээр магадгүй зөвхөн одоо Эрдэнэс 5-7-оос иргэд нэг 1072 шиг хувьцаа эзэмшиж байгаа бол бусад стратегийн ордуудаас юм уу Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит том ашигтай ажиллаж байгаа компаниудаас хувьцаа эзэмших боломж бол байгаа л гэж харагдаад байна тийм. Тэгэлгүй бах уу? Одоо яг Эрдэнэс 5-7 дээр бол жишээ нь одоо нэг 18 орчим уу байна уу?
Иргэд эзэмшдэг. Иргэд эзэмшдэг. Тий. Тэрийг бол эхний ээлж доройж 34%. 34% болоход 172 биш магадгүй 3000. Тий. Би бол нэмэх шаардлагатай гэж үздэг. Энийг төрүүчийн засгийн газар үе зандан шатрын ерөнхий сайд бас ярьж ирсэн тийм ээ. Тий. Одоо хувьцаа нэмэгдүүлнэ. Тий. Тэгээд тэр хэмжээгээ бол гэхдээ зарах хэрэгтэй. Монголын хөрөнгөний бирж. Тэр чинь бол одоо нэг этгээд бүгдийг авчихгүй тулд чинь янз бүрийн зохицуулт хийж болно шүү дээ. Үнэгүй тараагаад өгөх бол архины мөнгө болоод байхгүй болцдог. Тэ дараа нь ингээд зарж өрөөд байхгүй болно тэ. Тэгэхээр тэр чинь үн цэнтэй байх ёстой. Тэгээд тэр компанийг монголчууд эзэмшиж явах ёстой. Төрийн өмч гэдэг нэрний цаана хідэн намын дарга нарын мэдлээс салгах хэрэгтэй. Ингээд хувь оролцоо нэмэгдэхэд компани арай нээлттэй болно. Тэр хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлтөнд очиод хил ам хийгээд та нар манай компани ашгийг хэрэгтэй хэрэггүй юм зарцуулахгүй шүү. Та нарын одоо тэр хятад метаас авдаг нөгөө түлш мөрсөнд өгөхгүй шүү ч гэдэг юм уу те. Энэ хувьцаа эзэмшигч өөрсдөө тэр маргаанаа хийх хэрэгтэй болох хэрэгтэй байхгүй юу? Дараа нь 34-өөс нэмэгдээд 51% руу очиж компаниараа гайгүй болно. Та өөрөө химийн инженер хүн. Тэгэхээр одоо ингээ удахгүй одоо хүйтний ам наашлах энэ нөхцөлд нөгөө шахмал түлшээ бид нар одоо урдаас худалдаж авах уу гэдэг асуудал яригдж байна л да. Урд нь бол монголчууд өөрсдөө шахмал түлшээ үйлдвэрлээд уул нь утаа буурч хэлжсэн чинь татан буулгаад дахиад урдаас одоо коксны үрс 300 гаруй тэрбум төгрөгөөр 2-3 жил дараалж авна гэдэг асуудал яригдж байна. Тэгэхээр одоо энэ ямар гэж одоо асуудлыг өөрсдөө яагаад одоо хийж чадахгүй байгаа юм бэ? Мэдэхгүй байна. Ямар гэж асуудал байгааг нь. За. Би бол үгээ хэлээд дууссан. За. Надад шинээр хэлэх үг алга. За сая сонсголын үеэр над руу ирүүлсэн мэдээллүүд болохоор зэрэг саяхан нэг дотоодоос ийм хагас коксон адилхан үзүүлэлттэй түлш авъя гэж тендер зарласан юм байна. За. 1 тонныг нь 340 мянгаар авъя гэд тендер зарласан юм байна. За. Тэгээд хүн ороогүй хаасан юм байна. Өнгөрсөн жил болохоор Хятадаас 1 тонныг нь 730 мянгаар авсан. 90 нөхцлөөр тендер зарлаад. Тэгээд аваад үйлцсэн. Одоо энэ жил хэдээр авах гэж байгаа юм болоо гэж би гайхаж байгаа. Энийг нь бол би сайн мэдэхгүй байгаа. Үгүй биш. Би нэг их сонирхчихгүй байна. Үгүй би ингэж асуугаад байна л да. Монгол улс одоо нүүрсээр баян улс. Тэгээ хятад руу жил бүр одоо бараг 100 сая тонныг ингээд гаргаад байгаа мөртлөө буцаагаад гаргасан нүүрсээ өөртөө худалдаж аваад байгааг ойлгохгүй. Өөрийнхөө юмыг худалдаж аваад байгааг ойлгохгүй. Тэгээ заавал яага гаднаас авах хэрэгтэй. Яагаад дотроосоо арай хямдхан тээврийн зардланч баг ингээд арай хямдхан авч болдгоо юм бэ? Тэр дандаа санал нэг л шүү дээ. Ойлгохгүй л шүү дээ. Тэгээ дотоодоос авъя гэхээр 2 дахин хямдхан үн зарлчаад гаднаас авъя гэхээр 2 дахин үн зарлчаад ямар учиртай бүү мэд. Тийш мөнгө гаргаж өгөх шалтгаан байд юм билээ гэдэг. Урд юм тохирсон байд юм болов. Би нодлон өндрөө асуугаад баахан чардаад учир нь олоогүй. За. Тэгээ тэгээд өөртөө хариуцаад хийж байгаа юм билүү дээ хийх юм байгаа зүгэл хайсан шүү дээ. Би одоо хүний ажлыг өмнөөс нь орж хийнж гэж юу аах вэ? Тэгээд одоо төр асуудал юундаа байгааг би зөндөөл чарлж ярьлаа одоо тэгээд яахад. Тэгээ ийм тайлбар хэлээд байна шүү дээ. Монголд одоо коксн нүүрс, коксн шахмал түлш үйлдвэр байхгүй учраас хятадаас авах гэж байна гэдэг ийм тайлбар хэлсэн. Одоо тэр үйлдвэр нь ашиглалтанд орох цаг болцсон уу? Бодлоо үйлдвэр барих хэрэг байхгүй. За. Түүхээ нүүрс дэгдэмхий багтаа тийм хагас кокс шиг үзүүлэлттэй нүүрс Монгол байгаа. Хэдэд байгаа. Би ашигт малтмлын газрын тосны газар болон яамнаас нодлон мэдээлэл авсан шүү дээ албан бичгээр. Тэгээ Монголоос хийх боломж бол байгаа. За. Тэгээ байгаа мөртлөө болохгүй гэдэг байгаа юм. Хийхгүй байж шүү дээ. Би одоо яах юм бэ тэгээд би ямар засаг ирэх барьж байгаа биш тийм ээ. Одоо тэгээд энэ юмны үн өсөд байдаг энэ дахиад энэ шахмал түлшний үн өсчихгүй гэсэн болгоомжлол байна шүү дээ. Иргэд одоо ингээд түлшээж авч чадахгүй одоо ингээд хөлдөж өгөхгүй яах вэ гэх цагдгааны үн өсгөөд байдаг. Энэ дээр та юу гэж харж байна? Өртөг нь өндөр, үйлдвэрлэлийн өртөг нь өндөр, угжирцсан юм чи угаасаа нэмэгдэхгүй бол хин төлөх үү, хин нэгэн төлж таарна дээр мөнгийг. За. Бодит өнрөө нь алхам алхмаар төхүүлээс өөр арга байхгүй. Тийм нөхцөл байдалд байгаа. Түлшний хувьд та бас болгоомжлж байгаа чинь зөв. Яагаад гэвэл нэг шуудаа түлш 50 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Монгол улсад. За. 3700 төгрөгөөр биш. 3700 төгрөгөөр тэр хэрэглэгч мөнгө төлж байгаа. 46 мянган төгрөгийг нь болохоор тэр хэрэглэгч махныхаа үнийг нэмж инфляцаараа хохироо тий.
Тэгээд эсвэл бол тэрнээс арай их орлоготой өгсөн татваруудыг нь цуглуулж агаад 40 мянгаыг нь хүмүүсийн дундаа цуглуулсан мөнгнөөс төлж байгаа. Тэгэхээр бодит байдал дээр бол нэг шуудаа нүрс 50,000 төгрөг. Яагаад 50,000 төгрөг хүрцвэ? Яагаад гэвэл урд нь хувь хүмүүс, компаниуд нүрс нийлүүлдэг байсан те. Дараагаар нь стандарт тавьж ингэж шахаад компаниуд шахмал төлж янз бүрийн төлж үйлдвэрлэдэг болсон. Нилээд байсан. Тэрний дараа за бүгдээрийн дампууруулнаа. Ганцхан төрийн өмчийн том үйлдвэр барина гэд шахмал төлжний үйлдвэр барьсан. Тэгсэн. За тэр үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний өртөг урд өмнө үйлдвэрлэж исэн бүх бизнес, бүх хүмүүсээс илүү өндөр болсон. Жил болгон өсөөл яваад байгаа. Тэгжээс нэ за ер нь энэ угаасаа юу юм бэ? Бүтэхгүй юм байна. Энэ мөнгөөрөө хятадаас авчия гэдэг шийдэл рүү өрөөд хятадаас авчих. Тэгэхээр одоо буцаад за ер нь энэ төлшийг энэ улс үйлдвэрлэж шийдэхэ болёо. Тэг ингээд зах зээлийн зарчимд хандуулах юм бол нөгөө 7700-аар зарж байгаа хүмүүс чинь 10,000 төгрөг төлж авахгүй шүү дээ бөө юм болно те. Тэгэхээр энэ бол одоо бидний юм хавх гамшиг хямдхан авч ийн гэж бодоод тэрийг нь төр хийж байгаа учраас хямдхан өгж ийн гэд тэгээд 3700-аар зарж байгаа хэрнээ 50,000 төгрөгийн мөнгө аваад тэр нь тэнэг шийдвэр гаргасан хүмүүсийн төлөөс хулгайчдын орлогын их үүсвэр тэгээд таны асуугаад байгаа тэр нүүрстэй хэрнээ хил тавж одоо мөнгө гаргаж хайж байгаа асуудал тий. За ингээд өстой нэг мачидлаа зүтгэж явж байгаа зөндөл хүмүүс байгаа тий. Амжилтгүй болоод цалин үлс аваад тий. Тэр зардлууд ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бодлогын алдаа. Тэгээ одоо бодлогын алдааг яаж шийдэх юм гэдэг асуудлыг л бид нар ярих хэрэгтэй. Тэгэхээр нүүрс төлж байгаа цаг тодорхой хэмжээгээр одоо утаа байсаар л байна. Тийм учраас магадгүй нүүрснээс өөр их үүсвэр гэхээр одоо газ байж болно. Тэгэхээр та өөрөө химийн инженер хүн ерөн зүгээр яхаа одоо хийн одоо юу тийм төлш байж болох уу гэдэг асуудал дээр ямар бодолтой байдаг вэ? Утааны эсрэг шийдэл бол байшин юм аа. Төлш биш ээ. Төлш 2 дугаар асуудал. За. Энэ одоо би ингээд 10 жил ярьчихсан. Тэгэхээр за нэгдүгээр тэр орон сууцчлалт гэр оруулалаа. Хоёрдугаарт ипотекийг хашаандаа дулаан сууц барихт нөгөө. Энэ бол одоо бодлогын өөрчлөлт байх шүү дээ. Тэгээд тэр дулаан сууц гэж одоо эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай энэ төр нэг урт нэртэй. Тэ тэрийг болоо зүгээр дулаан сууц. Тэгэхэд тэр айл нүүрсийг 2 дахин баг төлнө. Тэр битээ тэр төлшрөө мөнгө хийгээд л та гэдэг одоо олон жил ярьж байна да. За тэрний нэг хөлбөр нь газ. Өөрөөсөө утаа гардгүй юм байна. Газ зүгээрх юм бол дахиад адилхан асуудалд орно. Ямар амар их мөнгө зарна. Тэгээ нөөхийн төр нийлүүлнэ гин. Тэрнийх нь ард нь битүү хулгай явна. Алдаа гарна шүү дээ. Би одоо хүн болгоныг хулгайж хэлэхгүй л тийм ээ. Алдаа гарна тэр дундаас ашиг онжоо олно ингээд дахиад бөөн лай болно. Тэгжээснэ Оросоос газ орж ирэхгүй бол бид нар хүлдэж өгөх асуудалтай болцсон. Сууж явах вэ? Тэгэхээр бол нэгдүгээр тутааны шийдэл бол дулаан сууц. За хоёрдугаарт нь төлш эрчим хүчний их үүсвэр бол Монгол дотоод байх ёстой. Газ байна уу, нүүрс байна уу, Монголын юм байх ёстой. Хоолоо хийж дулаацдаг галыг монголчууд өөрсдөө юм. Энэ бол үндэсний бодлого. Стратеги юм. Энийг төр хугацаанд одоохондоо гэж бол ярихгүй. Тийм шийдвэр гаргадаг эрх мэдэл байсан бол би бол хизээч тийм хийхгүй. Үнэхээр эцсийн бүтээгдэхүүн юм гаргаад экспортод гаргаж авах юм бол татварын тэглээд чинь зөндөө хүмүүс ажин зөндөө гой монголчууд хөгжиндээ энэ бодлогоо хиймээр байна. Энийг хийхийн тулд энэ улс төрийн намууд чинь 24 оны сонгуульд одоо татвар нэмэхгүй, татвар бууруулна, улсын төсвийн эдийн засагт эзлэх хувийг одоо 20 хэдэн хувь гэж бууруулна тэргээд гарч ирсэн шүү дээ. Тэгээ тэр үзэл одоо үндсэн зорилгоо хаяад байна. Хаяад өөр эсэргээр яг бодит байдал дээр тэр гаргаж байгаа хууль тогтоомж зан авир хийж байгаа үйлдэлүүд нь бол эсэргээр ингээл ерөөсө бүгдээрээ энд хідүүлээ гэж хэрдэг юм лээ. Хідүүлээ энд ингэж гоё зохион байгуулалт хийгээд юм хумаа хөгжүүлээд ингэж явна гэдэг ингээд. Тэгээ тэр хідүүлээ дотор чинь хідэн хулгайч нар ингээд орцсон явж байгаа шүү дээ. Та тэр хідүүлээс нь гарцсан байгаа юу?
одоо намаасаа та гарцсан шээ. Тэгэхээр одоо улсын хурлд бол та бие даасан гишүүн болоод байгаа шүү дээ. Яг одоо тодорхой хэмжээнд асуудал ярих гэхээр та ганцаардах тохиол байна уу? Үгүй юм ярих юм ганцаарч. Хараад хариалалгүй бол намын хариалалгүй байгаа. Ер нь бол та мэдэн шүү дээ. Би одоо тэр сая тэр нийслэлийн түүх бол тэр хамтсан засгаас хэлсэн гээд явлаа тийм ээ. Тэгээ би энийг үзэж харж төвчгүй байсан учраас тэр засгийн эсрэг одоо хуруугаар хувь нэмрээ оруулсан шүү дээ. Тэгээд санаа бодол нийлэхгүй учраас л гишүүнчлээс татгалцсан байгаад байгаа. Одоо тэгээ буцаад орох бодол байна уу? Эсвэл өөр нам одоо тийм юм одоогор бол бодсон юм алга байна. Одоо ер нь тэр намын харьяа марья миний асуудал яг сонирм биш. Бидгийн чигээр үргэлжлээд явах ч юм уу ч юм уу юм идэл. Тэгэхээр яг одоо бол наадах гэж нэг айхтар бодож байгаа юм бол алга. Одоо улсын хурал дээр ашигт нөхцөлийн хууль орж ирж байна. Энтэй холбоотойгоор нөгөө зэсийн амнаатыг бууруулах гэдэг санал уул нь хасагдах шинжтэй байсан чинь буцаад ороод ирж байгаа сураг байх юм. Та юу гэж харж байна? Ер нь амнаатыг хөндлөл хэрэгтэй л дээ. За. Онтре гэдэг нэг юм талбай байна. Одоо оюу толгойн залгаа. Тэ. Тэгэнгүүт тэр компани тусгай зөвшөөрлөлтөд тэр талбайг яаж ашиглах талаар Монгол улс гэрээ байгуулаагүй байгаа. Тий. Тэгэхээр бид нар тэрнтэйгээ байгуулах хэрэгтэй тийм ээ. За тэрэн дээр тохирох нөхцөл одоогийн ашигт малтамлын төсөл дээр байгаа зэсийн амнааттай миний бодлоор хамаагүй. Яагаад гэвэл Монгол улс чинь тийм Эрдэнэтээс ахиухан төлбөр авах гээд амнаатаа ингээд амар том 50 гаруй хувийг авдаг. Тэгдэг. Тэгсэн мөртлөө оюутлогоос 5% авдаг. Тий. Энэ нь болохоор дэлхийд байхгүй хит өндөр. За. Энэ нь бахаар тэгээд хит баг тогтворжуулсан. Одоо бол ингээд нэг 5-аас 10% хооронд ингээд дээш доош янз бүрийн улсууд бол байгаа байхгүй. Тэгээд тэр дунд ингээд орхигчд. Тэгэхээр тэр дунд чинь дахиад Монгол зэсийн ордууд хэрэгтэй байна. Хайгуул хэрэгтэй. Энэ бол Монголын олон улсад гарах нөлөөгөө нэмэгдүүлэх гол салбар. Тэгэхээр бид нар энийг нээх хэрэгтэй байна. За. Тэгээ нээхийн тулд амнаатын суур 5, нэмэлт 5 үнээс хамаарсан тий энэ 5-аас 10% гэдэг бол мэдэмжиж байгаа. За. Бүр тэрнээс дээшээгээ үн дахиад явах юм бол яах вэ? Тэн дээр одоо жишээ нь чинь ингээ 10 гараа явцсан шүү дээ тий. 9-өөс дээш гарангууд яах вэ гэдэг дээр тодорхойгүй шүү дээ. Би бол тэрэн дээр санал гаргая гэж бодож байгаа. Тэн дээр бид нар бас бодох хэрэгтэй. Ягаад гэвэл юм дандаа юм байхгүй. Тий. Бүр өндөр одоохон бол татвараа нэмж авахд болно шүү дээ. Сайн хэрэг. Нөгөө талдаа тэр онтрегийн асуудлыг бол тэр компани Rio Tinto-той хоорондоо тохиронгуудаа манайх тэдэн үн танайх тэдэн үн авчи гэх тийм даварцсан байхгүй. Тэр бол Монгол улсын засгийн газартай хэлцээрийн их хурлаар батлана. Тэгээд тэр дээр ямар хувийн амнааттай яаж явах вэ гэдгийг бол өстой хэлцэж байгаа шийднэ. Мэдээж 5% гэдэг тэр дээр үеийн гэж хэлээд одоо тийм баг юмар бол бид нар тохирч болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр онтрегийн боломжийг бол та яг дундуур нь л одоо чинь боломж биш л дээ. 10% одоо мэдгүй бид нар хэдэн хувиар яаж тавихыг мэдэхгүй шүү дээ. Яг хөө зүгээр ер нь өөр ордуудыг бид нар олноор нэмэх хэрэгтэй байна Монголд. Тэгээд зэсээ хайлуулдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, Монголын олон улсын хөрөнгө оруулалт татдаг, дэлхийд нээлттэй байх бидний нэг тийм хүсэл байдаг шүү дээ. Гадаад бодлоготой тусгацсан тий. Тэрний чинь хамгийн гой боломж энэ биш. Тэрийг бид нар өөрсдөө хязгаарлаад өөрсдийгөө ингээд тогоон дотор оруулаад санаатаа гарч юм санаад дүү ч юм уу тэгээ байгаад байгаа. Оюу толгойтой одоо гэрээ байгуулах асуудал дээр ер нь арай удаашраад байна уу гэж харагдаад их юм. Монголын эрх ашигыг сайжруулах асуудал улсын хурлын 120 дугаар тогтоол хэрэгжихгүй бүтэн 7 сар болж байна. Үүнээс болоод өглөө болгон бид нэр 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөөд идэг гэтэл сая одоо ингээд олон нийт эсэргүүцээд нэг өдөр одоо ингээд нэг зам хаангуут улсын төсөвт нэг өдрийн 5 тэрбум төгрөгийн орлого дутах гэдэг энийг та нар хариуцах уу гэдэг ингээд хариуцлагын асуудал бас давхар яриад байна. Илүү алдагдал хүлээд байгаа тэр асуудлаар хурдан шийдмээр байна гэдэг л асуудлыг та юу гэж засгийн газар хилцээр хийж байгаа гэд удаж байгаа шүү дээ. Бас нэлээ том өөрчлөлтүүд бол хүрсэн дээ. Нэг алхамд. Одоо дараагийн алхам хийх ёстой гэж бодоод харж байна. За. Тэ. Яг хоо шахаж шаардах хэрэгтэй. Гэтэ гэмт хэрэг хийж болохгүй. Аха. Эдийн засгийн гэмт хийж болохгүй шүү дээ. Аха. Жагсаа цуглан шахаж шаардна. Улс төрийн хариуцлага тооцож болно. Одоо юм явахгүй, ерөөсөө байхгүй бол сольсон ч болно шүү дээ. Тэр бол тэр цаг хугацааны асуудал баг. Сольсон гэдэг чинь хэрвээ засгийн газар хилцээрээ хийгээд юм шийдэж чадахгүй бол солигдож болно шүү дээ. Засгийн газар юу? Аа за. Гэтэ бол би хилцээрээ хийгээ явж байгаа гэж бодож байгаа тийм мэдээлэл авч байгаа.
одоо ингээд чуулган завсарлахаа төмөн юм давхцсан байгаа учраас бас хүмүүсийн анхаарал сарниадах шиг байна. Оюут толгойхон Рио Тинтогийнхан бол ирээд явсан хилцээр хийж байгаа л гэж байгаа шүү дээ. Тэгээ одоо жоохон жимээгүй болохоор ер нь энэ дээр анхаарал хандуулж бас шахаж шаардаж асууж тодруулах нь зөв л баг. Ядчил энэ зээлийн хүүгээ 2 дахин бууруулчих асуудлыг л манай засгийн газар шахаж шаардмаар байна л та. Зөвхөн менежментийн төлбөрийг л бууруулсан гэдэг тэр нь бол яг одоо энэ Монголын эрх ашиг дээр бол тийм өчүүхэн л хувь шүү дээ, тийм үү? Тий, зээлийн хүүг бууруулах, дээрэс нь ногдол ашиг авдаг хугацааг наашлуулах. Одоо та бид нэр хамтраад дэлгүүр ажиллауллаа. Дэлгүүр маань зээл авчлаа, тий. За хоёлаа зээлээ дуустал ашиг авахгүй шүү. Тэгээд төгсөж явж байгаа байхгүй юу? Зээлээ дуустал ашиг авахгүй шүү гэдэг. Тэгсэн чинь тэр оронд манай барааны үнэстэй амар өндөр болчихлоо. Уршуулаад бодоогүй байсан. Айгүй өндөр борлуулаад эхэллээ. За ер нь гайг юм шиг байна найзаа. Тэгвэл талыг нь зээлээ төлөөд талыг нь хоёлоо сар болгон хувааж авъя. Үн чинь нормал нэр шүү дээ. Тий. Энийг ярихгүй байх гэж юу гэдэг тий. Хэрвээ энийг Рио Тинто тал ярихгүй байх юм бол бид нар тэр онтрешийн талбар руугаа орох хамтарч ажиллах талаар яриа байхгүй. Тийм л байр суурьтай байх шаардлагатай гэж би бол боддог. Тэгээд одоо ажил хариуцсан хүмүүс нь хилцээр хийгээ явж байгаа байлгүй дээ. Би эндних өмнөөс нь мэрэгэн бөөдөдөж яах вэ? Хилцээр удаашраад явахгүй байх юм бол хариуцлага тооцох шахах шаардлагатай ажил дээр бол нэгдэл явна. За ингээд бидний ярилцах цаг дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьцлага өгснөд баярлалаа. Тэгэхээр та улсын хуралд одоо нам бус олон нийт иргэдийн эрх ашигыг хамгаалах асуудалтай бас одоо өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа танд баярлалаа. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцахаар улсын хурлын гишүүн Зол Жаргал оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.